Нийслэлээс аслагдсан хөдөө орон нутагт ажлын байр бий болгож үйлдвэрлэл, бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн орлогын албан татвар болон хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл, татвараа төлж байгаа иргэдийн төлөх хувь хүний орлогын албан татварыг 600 км-ээс хол аслагдсан орон нутагт бол 50%, 1000 км-ээс илүү аслагдсан орон нутагт 90%, бусад аймагт оршин сууж хөдөлмөр эрхэлж байгаа иргэнээ хувь хүний орлогын албан татвараас 20% тус хөнгөлөх замаар эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд бизнес эрхлэгчид иргэдэд дэмжнэ гэж үзэн хуулийн төслийг Бямцагт нарын 16 гишүүн санаачилж засгийн газраас санал авахар явуулжээ. Зөвхөн литр шатхууныг гэхэд нийслэлийн иргэд 1660 төгрөгөөр худалдаа авч байхад дорндод 1880 төгрөг, ховдод 2040 төгрөг болж нэг тутам нь 220-с 380 төгрөгийн зөрүүтэй байт юм а. Аслагдах тусам тээврийн зардал шингэсэн өндөр үнэтэй бараа үйлчлэгийг авч байгаа хөдөөнөө иргэдэд дээрх хөнгөлөлтүүд хэрэгжүүл амьдралд нь нэмэр болно гэж хуулийн төсөл санаагчлагчид үзэж байна. Тиймээс иргэдийн орлогыг нэмэгдүүлж төлж байгаа татвараас нь хөнгөлөх амьдралд нь нэмэр болно гэж хуулийн төсөл санаагчлагчид үзэж байна.